замын их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж ажил хэрэг болгож байгаа ерөнхийлөгчдөө за энэ хүмүүст бас талархал илэрхийлье. Маш сайхан зам тавьж байгаа юм байна. Энэ төмөр зам Монголын энэ 21-р зууны магадгүй эх 22 дугаар зууны хөгжлийг бол тодорхойлно гэж ингэж би харж байгаа. Үнэхээр ч ард түмэн баяртай байгаа. Энэ бол том бүтээн байгуулалт байна. Танд одоо бас амжилт хүсье гэж хэлж байна. Монголын 200 гаруй сумын лав явсан 110 үндсэндээ дампуурсан байна. 2 гудамжтай 17 өргөтэй сум байна. 67 хүүхэдтэй 5 хүүхэдтэй ангитай сум байна. 3 давхар сургуулийнхаа 2 давхрын шатандар туй пүүрөө таагаад өвлийн бэлтгэлгээд доотлолт нь зөвхөн хичээлгээр ингээ бэлтгэж байгаа сум байна. Сургууль цэцэрлэггүй сумууд байна. Үндсэндээ 330 хэдэн сумын чинь 210 сум нь одоо бараг татан буутах дараа тулцсан ийм хүнд асуудал байна. Энийг нэг төр засгийн хувьд бол нэг анхаарч үзээд нэг ижүүрэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Шин сумгээ сайхан төсөл хэрэгжиж ийсэн. Энийг боловсронгуй болгоод явах хэрэгтэй байсан юм. Одоо сумын шинжилгээд бас явах нь л дээ. Гэхдээ энд одоо үнэхээр одоо ижүүрэн судалгаатай энэ Орос хятад шиг хандмаар юм байна. Энэ сумыг дагаад ангид намчрахал. Ерөөсөн бүх газар, тендер, зээл, тусламж, модны гойжин, хүнсний толон бүгд нам. За үүнийг анхаараа. Ингээд ингэж намчраач ингэж хуваагдж байгаа газар чинь ингэж газар шиг хүн тогтохгүй шүү дээ. За дараагийн асуудал бол энэ тэгшүүс асуудал. Одоо хуулийн хүрээнд одоо та мэдж байгаа. Ирээгүй хууль 2 бодоо хэрэгтэй хүн, 2 бюро хулгай хийсэн хүн 5-8 жилийн ялтаа тийм одоо яг заалтанд тийм. Гэтэл одоо 50 тэрбум төгрөгийн Эрдэнтийн 51% асуудал засгийн газараа төлөвлөсөн 244 банк дампууруулсан гэдэг тэгэл аймс өчнөө нь л одоо тэрмүүд дандаа 2 жилийн ялт. Энэ одоо шудраг асуудал мөн үү гэж. Энэ хуулийн тэгш шудраг ус байдлыг арилгаж өгөөч. Эргэн туйлах туу дарга нарт юусэн ерэн зөөл. Ийм л төр болчихлоо. Юунд анхаараа гэж хэлдэг. Манай төр болох юм байч чи. Нөгөө засгийн бүх их мэдл ард түмний гарт гэдэг тэр утгач нь алдагдсан байна. Ард түмний 44% саналаар өнөөдөр төр барьж байна. Яаж болох юм бэ? Бусдын санал алга байна шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явагдсан бүх сонгуулиудын дөнгө ингээд ажиглаад үзлээ, судалгаа хийгээд үзлээ. Ард түмэн бодлого сонгодог юм байна. Хүн сонгодог юм байна. Хүн сонгодог юм байна. 90 оны сонгуул, 92 оны сонгуул, 96 оны сонгуул, тийм ээ? 2000 оны сонгуул, 16, 20 оны бүх сонгуулиудын дөнгөгийг хараад үзэж байгаа зэрэг бодлогын сонгож байна. Бодлогын сонгож байгаа учраас тэнд бор халзан тоолоо байсан сонгоцсон. Уул нь миний санал ямар нэгэн 100-ны мянганы наривчлалын хувьэр юм уу их хурл очиж шингэсэн байсан. Ингэж бүх ард түмний засгийн хэрэг бүх ард түмний мэдэлд байна гэдэг тэр үндсэн хуулийн залж хэрэгжнэ, биелэлээ олноо. Тийм учраас би хэлсэн дөрөв давтаад хэлчихье. Нийгмийн харилцааг зохицуулах гэж хууль гаргадаг болохоос хууль гаргачаа чи энийг мөрд гэж ард иргэдийг шахаж шаарддаг нь үнэхээр энэ гэмийн асуудал. Энэ Монгол төрийн дампуурын ирмэлдэр ирчээд байгаа энэ тод жишээ нь юм шүү. Нэг үгээр хэлбэл төрийн реформ хийхгүй бол энэ Монголын төр цааш явахгүй. Энэ сүүлийн одоо ер нь хэдэн жил мал байхад тон аюултай болсон. Яагаад тэргүй хурвараач ордог. Байгаач нь одоо нөхөн сэргээд бод бараг хүнээр бол маш хогширсан байна. Ерөөсөн байгаач нь бодоод ерөөсөн ямарваа нэгэн ажиллагаа тордлогоо хийхгүй бол байгаач нь сөнөхөд тон аахан болцсон байна. Энэ дээр одоо юм хийлгэж та нэг анхаарал тавьж өгөөч. Даялдангуй говийн сумдууд. Бүр тэр дундаа. Говь гэдэг бол одоо ерөөсөн ус байдаггүй, ургам бол ургадаггүй. Энийг одоо аймаг орныхан эндээ цаашаа анхаарал тавьж өвс тэжээдийг аль нэгэн хям дүнээр одоо энэ зүүн аймагуудаас одоо энэ дамчгуудын гараас өмнө энэ ард түмэндээ нэг жоохон туслах хатаарга байна уу гэж асуумаар байна. Тэг амьдрал мэддэг дарга нэг ч байхгүй болж байна. Одоо ерөнхийдөө тэгээд төрд гараад тэгээд нэг баахан байшин барилга гот байгуулалт гээд байдаг. Баахан байшин барилга баригдаад байна. Одоо тэр өчнөө хар мянган байшин барилга баригдаад бол ямар ч ашиггүй. Одоо сайхан соёлын төв захиргаанд байж байхад дээрээс нь захиад өчнөө төсөв, өчнөө тэрбум төгрөг гарлагдаад
шин захиргаа шин соёлын төв барьж байдаг. Хувь хүний амьдрал сайжирч байж, малчтын амьдрал сайжирч, хувь хүний амьдрал сайжирч байж Монголоор хөгжинө. Монголчууд ч дор үрнээ амьдралтай авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэг байж Монголоор хөгжин. Тэрнээс хэсэг сайхан байшин барилгаагаад Монголоор хөгжихгүй л гэж би бол хувьдаа харж байна. За тэгээ хоёрт нь гэвэл одоо мал аж ахуйн салбар гэж одоо Монголыг ганц авч явж байгаа том салбар. Малчин хүн байхгүй бол Монгол байхгүйтэй адилхан тийм л болно. Дуул уурхай гэж байгаа энэ бол зүгээр дуустдаг баялаг ч ундардаг баялаг биш. Хизээнээс мал аж ахуйг бол Монгол орн цаашаа явахгүй. Тэгээд арьсныхны үйлдвэр, махны үйлдвэр энэ чиглэлийн сайн дэмжээд өгөөч. Одоо хоньны хийж хогдоор аягдж байна. Араас нь үхрийн ширнэ хогдоор аягдж байна. За би 1989 оноос хойш би одоо бас хүний эрхийн төлөө тэмцэж явсан эмэгтэй. Би одоо бүр өөрөө ч ойлгохоо болчиход байна. Одоо хүний эрх чөлөө энэ дарангуйл үнэхээр одоо тэр тусмаа манай өөр хангаа аймагт арай л дэндүү болсон. Би зөрчлийн үйлийг бүр зориуд ярих гэж бодож байна. Энэ бол би одоо ингээд нэг жижигхэн лангуутай нөгөө лангуун дээр нөөтгөл ярихаар нь би бас л үгээ хэлсэн. Тэрнийг төлөө би цагдаа дуудагдсан. Дараа нь би ерөнхийдөө юуны улсын хурлын сонгуулиар энэ юуны музейн барилгыг бас одоо 5 тэрбумаар барьж байгаа гэд одоо ам яриаг би үннүүгээд асуусныхаа төлөө дахиад би дуудагдсан. Одоо энэ юу гэсэн үг юм бэ? Яагаад энэ иргэдийг ингэж хавчиж доромжиж байгаа юм бэ? Энэ бол өстой арай дэндүү. Ихийн дарангуй дотор бид нар байна. Ямар нэг юм би өөр хангаад зөндөө олоо багш болохоос ахгүйдаад би дарангууд энэ багшны ажил хаягтыг өдөрцсөн гэж намайг ажиллаас гаргасаар байгаа нэвтрүүлсэнд гаргасан. Одоо надад нэвтрүүлд гарах хүмүүс өнөөдөр 5 жил ажиллаад байж тань. Энэ маягаар ерөөсөн ямар нэг юм дээр тэгээ жижигхэн лангуутай лангууны нараа өгшийн лангуунаас авч болохгүй шалсан байгаа. Юу гэж юмч хүний бизнес хүний эрхэнд хадна гэж юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр ерөнхий улс төрийн сургуульд байдгийн хувьд ч гэсэн орчноо харж ирсэн ч гэсэн ер нь Монгол улсад маань хүүхдийн хүмүүжил гэдэг юм маш их хаягдлаа. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр гэртээ очиод телевизээр асаалаа баахан солонгос кино эсвэл баахан тийм нөгөө Наруто Маруто гэдэг нөгөө олон янзын телевизийн сувгуу замбраага алдлаа. Үүнийг зэгсэлж болдгүй юм уу? Монголынхаа зан уламжил ёс зан үйлийг сурталчилсан Монгол ардын үлгэр дамаг төлс ярьсан ийм орчин одоо ховордчихжээ. Тийм учраас хүүхдийн хүмүүжил одоо энэ олон англи телевизрүүдийн сувгуудыг жоохон зэгцэлмээр байна. Бид нар чи одоо энэ ирээдүйн болсон хүүхдүүдтэй гавьяа шагнал байгуулсан бол тэрэнд нь талархаж хэрвээ бидний буруугаас болж үр хөвгөд маань хагацал янз бүрийн гамшиг тохиолдсон үед уучлаарай гэж хэлж болохоо байсан улс юм уу? Би одоо энэ дээр маш их эмзэгж явдаг. Энэ жил ихэд одоо энэ наадмын үеэр зам тээврийн ослоор өдөрт 11 хүн нас ургаад тэрний 3 хүүхэд байсан гэж байна. Насан турш хүүхэд. Тэгэхэд ерөөсөө энэ дээр арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог. За ядаж энэ хүүхдүүдийн төлөө за уучлаарай гэж хэлж тийм хүндлэл авах ерөөсөө олж харсангүй. Бас нэг надад тохиолдсон амьдрал дээр тохиолдсон би юм яриа л да. 7 сарын 2-нд дөлгөөн зөвл суманд үер буугаад. Үерийн улмаас манай 2 хүүхдийн амарч исэн айл үерт урсаад гэр оронгүй болоод тэрэнд нь манай 15 настай том хүү 45 минутын турш үер дотор ноцолцоор гоод 3 хүүхдийн айн аварсан. Тэгэхэд хараад 9 зүйл сумын удирдлагууд над руу дараад байна. Ямар юм аа чи хүүхдэн дээр айдаа байцсан. Бараг л хохино. Гэхдээ юу гэсэн үг юм бэ ч одоо. Миний хүүхэд энэ хүмүүст одоо ямар гайвсан юм. Энэ одоо ямар гэж нийгэм бэ? Их монхог харанхуур явж ийн үү хаашаа одоо. Энийг одоо ингээд нийгмийн сүлжээгээр ярихаар л ирсэн. Хар мянган ингээд ерөөсөө юм яригдаад. За энэ одоо залуучууд бид нар бол Улаанбаатар хотод одоо 4 жил одоо аав ээжийнхээ хуруу өмсөө хуухлан байж олсон тэр мөнгөөр одоо дээд боловсрол эзэмшээ 4 жилийн дараа нэг орон нутагт ярьж ажиллая гэдээ ирэхэд биднэрт ажлын байр хомс байдаг. Ямар нэгэн байгууллагын дарга дээр очиод сонгон шалгаруулалт зарлагдаад за би энэ ажлын байранд орё гэж очиход нэг бол намын батлах, нэг бол чи 5 сая төгрөг өгч чамайг оруулъя. Эсвэл нэг хүнээр яриулъя. Өнөөдөр бид нар 20-30 сая төгрөгөөр дээд боловсрол эзэмшиж нутагтаа ирээд ажиллахад 5 сая төгрөг нэхэр чи одоо бид нар энэ мөнгийг хаанаас олж өгөх юм бэ? Энийг одоо бид нар болох цаг нь болцсон байна. Одоо энэ аж үйлдвэрлэлийг хөгжүүлж энэ залуус Улаанбаатар хотод ийм ажил хийж хагаад
залуусаа Үүрэнгээ аймагта татаж явж байгаа энэ аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаг нь яхаар болсон байна. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Ерөнхийлөгчдийн уулзалт, орон нутгийн уулзалтууд болвол ихэнхдээ иргэд оролцсон нэг тийм арай нэг тийм юмаа ярьждаг, юмаа илчилждэг нэг тийм уулзалт болоод байна уу гэж ажиглаад байгаа юм. Болж өгвөл яг иргэдээ суулгаад иргэдээ ямар нэгэн байдлаар цензурдүүлэхгүйгээр яриулмаар байгаамаа. Олон аймагуудаар явлаа ийм зүйл маш их ажиглагдаж байна. Яагаад гэвэл сая жишээ Баянгор аймагт 6-аас 7 тэрбум төгрөгөөр сургууль эмнэлэг барьлаа гэж дэд үтцгүй газар шорон дээр яваад гэр барьж байгаа юм шиг юм байшин барьсан. Саяхан гэгд дээр 2020 оны улсын төсвөөр багийн төв дээр иргэний танхим гээд 200 сая төгрөг 2 баг дээр 200 сая төгрөг суулгацсан байсан. Багийн төв дээр иргэний танхим гэж одоо юу вэ? Багийн төвөө бид нар мэдэн шүү дээ бас яг юу хэрэгтэй, яах хэрэгтэй вэ? Гэх жишээтэй. Тэгээд сая одоо аюул олон малчдын зүгээс тийм сандуур гарч ирэл да. Байшин барьснараа Монгол улс хөгжихгүй аа. За одоо байшин барих гэхээсээ илүү ажлын байрыг олноор нь бий болгодог аж үйлдвэрлэлийг анхаараач гэсэн саналуудыг яг иргэдээс тавиад байна. Төмөр зам баригдчихэж энэ говийн бүс чинь эзэнтэй болно, устай болно, худагтай болно, ус худгаа дагаад малчинтай болно, малтай болно гэдэг энэ өмнө говь, Дорн говь, Сүхбаатар аймгийн нутагт нийтдээ 700 орчим километр төмөр замын ажлыг өнгөрсөн оны 8 сард эхэлсэн байгаа. Одоо газар шорооны ажил үндсэндээ дуусч байна. Монгол инженерүүд, монгол залуучууд, монгол цэргүүд барьж байгаа. Доотлогын цалин 2 сая 600, дээдлийнх нь цалин 5-аас 8 сая төгрөг сарын.